Та бүхний энэ өдрийн түмэн амар амгалан айлтгая. За хурал зохион байгуулж байгаа Улсын хурлд харсан намын бүлэг хүний эрхийн ороо мөн Улсын хэлмэцтэй холбоо мөн энэ хүний эрхийн төлөө үйл хэргээ зориулж байгаа та бүхний одоо энэ баларшгүй их сайхан гавьяанд ч бол талархъя. За Улсын хэлмэгдүүлэлт гэж ер нь хэлмэгдүүлэлтийн талаар ярихын тулд бол 3 цагийн эхлэхээс хэрэгтэй. Өнгөрснөө суралцсан одоо биднэрт байгаа нөхцөл байдал ирээдүйг хэрхэн зохион байгуулах вэ гэдэг. Энэ арга зам дээр бол мөнхийн одоо бол сэдв болгож ярилцаж байх нь зүйтэй байдаг. За би бол Монголын бурхан шашны соём сүм хийдийн тэргүүн энэхүү сүм нь бол шашны байгууллага шашин номын зан үйлийн үйлчилгээ огт үзүүлдэггүй. Зөвхөн Монголын улс төрийн хэлс сэргээр хэлмэгдсэн хүмүүс зориулж хүндэтгэлийн үйл ажиллагаа явуулахаар мөн нэр төрийн цагаатгах улс төрийн хэлмэгдүүлэлтийн талаар соён гээгэрүүлэх үйл хэргийг зохион байгуулах гэх мэт ажлуудыг одоо чиглэлэн болгоно үнд цүүлэн болгон зохион байгуулж явдаг. Ийм шашны байгууллага байгаамаа. Багш маань Хамбын овооны түүхэн газар 2003-4 оны үед улс төрийн хэлсээр хэлмэгдсэн мянган ард түмнийхээ ясыг номын ясны дагуу амирлуулах зан үйлийг бол ахалж ажиллаж байсан. Тэр бүх хүмүүс бол бидний өнөөгийн эрх хөргчлөө тусгаар тогтнолын төлөө бол ам биеийн золсон тэр их ард түмэн байна. Үндэсний сор болсон скитнүүд. Тэр хүмүүсийн бол удам ухсгаа хийгээд тэр хүмүүсийн соёл гэгэрлийг хасар их хүчтэй мэдлэг оюун бэлэг оюун бид байхгүйгээр өнөөгийн төр гэдэг юм өнөөгийн нийгэм ийм цаг үеийг туулж байгаа байж бас магадгүй гэж бодож юм би. Тэгээд энэ торон цуглуулсан та бүхэн бол энэ хүний эрхийн төлөө энэ улс төрийн хэлмэгдүүлэлтийн чиглэлээр ингэж нэгдэж ярьж байгаа нь бол бид бол нийгэмд бол энэ цаг үе олсон бол онцгой ийм үйл явдал болж байна гэж бодож байна. Тэр мянган хэлмэгдсэн ард түмний минь гэгийн дурсгалыг мөнхжүүлэх цаашлаа тэрхүү хэсэгтэн дахиад улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртсөн хүмүүсийн түүхэн баримт бүхий зүйлүүд байгаа нь илэрхий байгаа. Энэ бүх зүйлд бол хүний ёсоор хандаж бүгдээрээ Монгол хүмүүслэл юмчиндээ хүний ёсоор хандаж энийг цагаатгалын ажил тэр хүний ёсыг хүний ёсоор ясыг амрааж хандах энэ хандлага руу бол хархан зүйтэй байгаа гэж бодож байна. Энэ цаашлаад Монголын буян заяанд ч гэсэн бас үлзийтэй баг. Энэ нандин үйл хэрэг юм байгаамаа. Тэгээд та бүхэн энэ сэдвэрийг олон талаас нь улс ортой ярих учраас би их олон зүйлийг давтаж ярихыг одоо хүсэхгүй байна. Тэгээд цаашлаад бол биднэрт бол үн зүйл байх хэрэгтэй. Тэнтэй холбоотой бол бид энэ улс төрийн хэлмэгдүүлэлтийг дурсан сандаг, дурсгалын цэцэрлэгт хүрээлэн түүнийг сандаг хойч үе дагуулж явж байхдаа тэр түүхэн үнэн мөнийг үннээр нь таниулж мэдүүлдэг ийм нандин ийм газар оронтой үнд зүйлтэй ийм болоосоо гэдгийг бол энэ хурлын энэ төр дээрээс энэ хэлцүүлгийн энэ төр дээрээс та бүхэнд бол онцгойлон хэлхийг хүсэж байна. Тэгээд энэ хурал зохион байгуулж байгаа хүмүүс болон байгууллага болон та бүхэндээ бол энэ хурлын үйл явцад нь хэлцүүлгийн үйл явцад нь амжилт хүсье. Баярлалаа.